Би дахиж хизээч сонгосны буудлаас хүнээр тусуулахгүй. Яагаад вэ гэвэл нэг удаа гадаадаас би ирэхдээ 10 цаг 50 минутын онгоцонд ойрын хүнээ намайг тосооч гэж гуйсан. Тэр хүн намайг тосоод би тэр буцаад Улаанбаатар хотод гэртээ ирэхэд 16 цаг болчихсон. Нэгүгээр хэлбэл тэр хүний би 6 цагийг үгүй хийчихэв. Эндээ сургуулиуд би бодож үзсэн л дээ. Хуучин бидний нэрл зарсан буян тухай руу бол 20 км, тухайн үедээ ирж очоод ярмагч одоо гэхэд хүчрэлтэй биш байсан. Харин одоогийн Чингис хааны сонгосны буудлал бол энд үс 50 км байдаг. Ирж очих нь 100 км. Бензинээр тооцоод үзэхэд 30 сая төгрөгийн бензиний зардал гарчиж чинь гэсэн. Хоёрдугаар тэр хүний заримдаа өдөр онгоцтой, заримдаа шөнө онгоцтой байдаг. Тэр хүнийг шүн сэрээгээд эсвэл өдөр аваад явхад тэр хүний бүтэн өдрийн бүтээмжийг бид нэр үгүй хийчихдээ юм байна. За нэмэх нь энэ сонгосны буудлал байхад бид нар хурдны замаар явдаг. Нэг талдаа 4,000 төгрөг, нийлээд 8,000 төгрөгийг тэр хүн замын төлбөр төлдөг гэсэн. Ингээ бодоод үзэх юм бол хамгийн багадаа бид нар 100,000 төгрөг тэрнээс дээшээ зардлыг тэр хүн бодитоор бий болгочих чинь гэсэн. Үүнээс сургуулаад бид нар iTrip-ийг юм платформ дээр airport таксины үйлчлэгийг нэвтрүүлсэн байна. 85,000 төгрөгнөөс эхлээд дээшээ олон хөлбөрүүдийг бид нар хүмүүст санал болгож байгаа шүү.